Сайн байцгаана үзэгчдээ. Монгол Улсын хот нийтийн телевизийн MNB спорт цугийн сурвалжлах баг Румын улсын Отопе нутгаас мэдээлэл хүргэж байна. Усан сэлтийн залуучуудын 2025 оны дэлхийн аваргын тэмцээн өнөөдөр эхэллээ. За энэ тэмцээнд Монгол улсаас нийт 13 тамирчин оролцож байна. Манай баг тамирчдын хувьд эхний төрөл зайдаа уралдаа. Усан сэлтийн залуучуудын дэлхийн аваргын тэмцээн 2006 оноос хойш 2 жилд нэг удаа зохиогдож байна. 2023 онд Израиль улс тэмцээнийг хүлээн авч байсан бол энэ жилийн тэмцээн Румын улсын Бухарест хотын хойд захад байрлах Отопе нутгийн усан спортын төв ордонд болж байна. 13-аас 18 насны охид төвүүд 42 багц медалийн төлөө өрсөлдөж эхэллээ. Тэмцээний эхний өдөр Монгол улсын өсвөрийн усан сэлгэгчдээс хамгийн түрүүнд Ирээдүйн Баатар инх батнаар уралдлаа. Тэдний хувьд өрөөл талах сэлтийн 400 м-ийн цан уралдаанд хуйн дээд амжилтаа шинжиллээ. Олон улсын тамирчин нартай, том тамирчин нартай нэг гараанд гарч өөрөөсөө илүү тамирчин нартай өрсөлдөх гоё байсан. Тэгтээ яг өөрөө бодож исэн, хүсэж исэн цагаа явж чаддаг гэсэн өөрөө хуучин цагийг ахиулсан амар сэтгэл хангалуун байгаа. Ер нь том тамирчид их хаа тэгээд энэ том тамирчдыг ардаас нь барих гэж тэгээ барьж чадсангүй. Октын мэлхий сэлтийн 50 м-ийн цан уралдаанд манай улсын тамирчдаас 13 настай Мишель, 14 настай Ялгуун нар уралцсан. Мишель тэмцээний өмнөх бэлтгэлээ Таиланд улсад базааж, ээжийнхээ хамт Румын улсад ирээд байна. Харин Ялгууны хувьд ахыгаа дагаж усан сэлтээр хичээлээд 3 орчим жил болж байна. Залуу тамирчдын хувьд анхныхаа томоохон тэмцээнд оролцож байна. Манай ээж намайг амар дэмждэг. Энэ клубтой 2 сар миний хажууд ингээд явсаар намайг дэмцээр ирсэн. Баах их зардал гаргаад. Гэтэ би сая яг хөрсөн цагтаа явж чадаагүй болохоор би одоо ээжигээ харахаас амар жоохон гомдож байна. Ер нь бол дайжгүй. Гэтэ яг бодсноос бол муу явсан. Гэтэ ер нь бол яг ингээд сайн хүүхдүүдтэй гараанд гараад ер нь бол сайн байсан гэж бодож байна. Хөвгүүдийн 10-аар далах сэлтийн 100 м-ийн зайд хан бэлэг эрхэс нар хурд хүчээ сорилон. Хан бэлгийн хувьд 1 минут 199 секундын амжилтаар гараандаа тэргүүллээ. Гол ус хэмжээний мастер Зандан балын шав тэрээр хувийн дэд амжилтаа 2 секундээр ахиулж Монгол улсын спортын дэд мастер цолны болцол биелүүллээ. Бас жоо айцтай л орсон юм даа гэхдээ. Өксөж ороод услаа орохоор шатаар ертөнцлөө орж байгаа санагдаад нэг өөр хүч ороод нэг гараандаа амар сайн уралдаад. Олон улсын хэмжээний мастер эрхэс өнгөрсөн 7 дугаар сард Сингапурт болсон дэлхийн аваргын тэмцээнд 50 болон 100 м-ийн хараар далах сэлтийн төрөлд Монгол улсынхаа дээд амжилтыг шинжилсэн. Өнөө цагийн Монголын шилдэг залуу тамирчин тэрээр Батбол дасгалжуулагчийн удирдлагаар тэмцээнд оролцож байна. Миний хувийн дэд амжилт бол 57-25. Ясаа бол 50-д байл муу явлаа. Тактик бол өмнөх дэлхийн аварга дээр би хөнгөх яваад орж иржсэн бол энэ дээр арай өөр тактик хэрэгжүүлэх хэрэгтэй байсан юм шиг байна. Тэгээд яг дэлхийн аваргынхаа тактикээр явсан. Тэгээ хараахан явж чадаагүй. Гэхдээ дараагийн одоо энэчнээс юм сураад дараагийн тэмцээнтэй сайн явах нь чухал. Тэмцээний эхний өдөр спортын мастер Нинжин Инхмэнд авсан. Спортын дэд мастер Бэлгүүн нар 4 хүрч 100 м-ийн багийн бүхэд оролцож Мальдив, Кувейт рүүтэй улсын багийг ард орхилоо. Тэмцээн сарын 24-ний өдөр хүртэл өргөжлөө.